Хэрэг та хар гаригийнхан сүнснүүд байдаг гэдэгт итгэдэг бол Данадан анимыг үзэхэд болно. Өнөөдөр би та нарт Данадан анимигийн талаар 15 сонирхолтой баримтыг хүргэх гэж байна. Данадан анимын Икинобо Тацугийн бүтээсэн манганаас сэдвүүлэгдсэн манга анх 2021 оны 4 сард Shonen Jump дээр гарсан бөгөөд хурдан хугацаанд уншигчдын анхаарлыг татжээ. Икинобо Тацу нь өмнө нь Chainsaw Man-ы туслах уран бүтээл байсан ч Данадан түүний биедан гаргасан анхны манга юм. Аними шинжлэх ухаан уран зөгнөл болон аимшиг элементүүдийн нэгэн зэрэг оруулж харь гаригийнхан болон сүнснүүд нэг ертөнцид оршдог хачирхалтай санааг дэвшүүлсэн. Данадан 2021 онд Next Manga аварцсан шилдэг дижитал манга төрөлд 2 дугаар баримт шалгарсан нь уншигчдын дунд өндөр үнэлгээтэй байсныг харуулдаг. Анхны 3 бат нь 2022 оны байдлаар 2 сая гаруй хувь борлогдсон бөгөөд энэ шинэ гарч буй манганууд дунд өндөр амжилт юм. Анимегийн төсөл шилдэг студид оролцсон бөгөөд тэд өмнө нь Attack on Titan болон Jujutsu Kaisen-д ажиллаж байсан туршлагатай анимашн уран бүтээлчид. Аним гарч ирснээс өмнө манганы шүтэн бишрэгчид түүний анимашны чанарт маш их анхаарал хандуулсан бөгөөд анхны трейлер нь маш эерэг хүлээн авалттай байсан. Mama Ace-ийн дүрийн санааг Тацу багийнхаа хайртай хүний сэдвүүлэн бүтээсэн гэж ярьдаг. Икинобо Тацу өөр харь гариг үл мэдэгдэх үзэгдлүүдэд ихэд дуртай бөгөөд энэ зохиолын ертөнцийг бий болгоход гол нөлөө үзүүлжээ. Данадан зөвхөн адал явдал биш. Тулааны үзүүлэлтүүдийг гайхалтай нарийн дүрсэлдэг энэ манга болон анимыг аль алиныг нь сонирхолтой болгодог. Данадан манга нь зөвхөн Японд бус Америкийн нэгдсэн улс, Европ, Ази олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Viz Media компани англи хэл дээрх хэвлэл гаргасан. Фэнүүдийн хамгаалж байгаагаар Данаданы алдартай эсгүүдийг ашигласан бүрэн хэмжээний кино хийх магадлал маш өндөр байна. Анимегийн нэр нь дөрүүдийг хурц хурдтай үйл явдлуудыг илтгэдэг Дадада гэсэн чимээтэй төстэй утгатай юм. Netflix нь Данадан анимег олон улсад өргөн хүрээнд түгээх хэргийг авсан нь тус анимегийн олон улсын хандлтыг нэмэгдүүлж байгаагаас гадна тус анимын үзэгчдээс тун өндөр үнэлгээ аваад байна. Анимегийн нээлтийн дуу опенинг нь YouTube дээр хэдхэн өдрийн дотор сая гаруй ханалт авч аниме фильмүүдийн дуртай дуунуудын жагсаалтанд хурдан нэмэгдсэн. Түүний ирч хүчтэй ай дөрүүдийг гайхалтай дүрсэлсэн клип нь энэ амжилтанд нөлөөлсөн. Ингээд Данадан анимегийн талаар миний бэлдсэн баримтууд дуусж байна. Үүнээрээ миний бэлдснээс өөр та нарын мэддэг баримтууд байх юм бол доор комент хэсэгт бичин үлдээгээрэй. Бас лайка дараад subscribe хийгээрэй. Бас нэрээ дараагийн дугаард ямар аниме яриулмаар нь тэрийгээр бичиж болно шүү. Баярлалаа.